Яг одоо миний хажууд өглөөний цай болоод ганган хөгжмийн creator мөн дээрээс нь Taco Vintage дэлгүүрийн үүсгэн байгуулагч Цэлэн зогс. Цэлэн байна. Цэлэн жоохон байхасаа л гадаа хүүхдүүдтэй тоглох гэхээс илүү гэртээ ганцаараа дээгүүр тоглож идэг хүүхд байж л дээ. Тэгээд алхахынхаа шинэ Монгол сургууль руу илсэн орж илүү ихээр олон нийтийн үйл ажиллагаануудад оролцож, нийгэмтэй харилцаж эхэлж өөрийгөө багаар нээж эхэлсэн байна. Түүний алх сургуулийн амьдралыг аваад үзэх юм бол урлаг олон нийтийн үйл ажиллагаа, хичээлийн бос үйл ажиллагаануудад бараг хичээлээс илүү цагийг зарцуулдаг идэвхтэй хөгжсөн байна. Ингэж явсаар алх сургууль төгсөх жилдээ тухайн үеийн олон залуучуудын адилаар Япон руу суралцах тэтгэлгийн шалгалт өгөөд тэгээд бүр яг хамраараа таслаж байсан. Гэхдээ маш сонирхолтой нь Аз болж тухайн үеийн Rotaract клубд байдаг оюун гэх нэгэн бизнес эмэгтэй нэг Монгол хүүхдэд тэтгэлэг өгсөн нь Цэлэн байсан юм байна. Ингээд л Цэлмэн Япон улсад архитектурын мэргэжлэр сурах аялалд гарч байна. Цэлмэн Японд очиод олон төрлийн хувцас хэрэглэл, өөр төрлийн соёл тэр дундаа vintage хувцасны соёлд татагдж эхэлсэн байна. Яагаад vintage хувцас юм бэ гэхлээр Цэлмэнгийн хувьд хувцас хэрэглэлийг шинэ хуучин эсвэл үнэтэй брэнд, гоё ганган тренд дагахаас илүүтэйгээр илүү чанартай материал, сайн ойдолтой байгаа эсхийг нь. Мөн дээрэс нь жоохон байхасаа л аав ээжээрээ хувцас гэдэг, эд хэрэглэл гэдэг материал болгон өөрийн гэсэн амтай байдгаа гэдгийг заалгаж өссөн хүмүүжлтэй юм байна. Мэдээж бас зүгээр л сонирхоод өнгөрсөнгүү. Цэлмэнгийн хувьд нэг зуны амралтаараа Playtime Festival-д оролцож байхдаа маш олон залуучууд өөрсдөө аав, ээж, эмээ өвгөөгийнхөө түүх агуулсан хуучин хувцсуудыг өмсөд түүгээрийг хэрхэн гангарч байгааг хараад ер нь vintage хувцсны соёлыг Монголд дэлгэрүүлэх орон зай байгаа юм байна гэж үзээд хоббигоо бизнес болгож байна. Ингээд 2018 онд Taco Vintage онлайн дэлгүүрээ нээгээд дараа нь 2023 онд хамгийн анхны бит дэлгүүрээ нээсэн байна. Энэхүү Монголын хамгийн анхны vintage хувцсны бит дэлгүүрийг нээхдээ ойр дотны найз нөхөд, гэр бүл, такочдоос хөрөнгө босгож өөрийнхөө эхнэр болоод найзуудынхаа хамтаар бүхэл бүтэн сар хагасын хугацаанд жижиг деталь болгоныг нь өөрөө хөдөлмөрж, өөрийн гараараа бүтээж энэхүү дэлгүүрийг бий болгосон юм. Мэдээж тухайн үед бүтэн цагийн ажилтай өдөр нь маркетингийн агентлагт creative director хийдэг, харин шөнө нь болохоор дэлгүүр дээр хурж ирээд барилгачин, мужаан, засварчин, будагчин гэдэг бүхэл бүрийн ажлуудыг хийсээр маш их ядралттай явдаг байсан ч гэсэндээ эцсийн бүтээл, эцсийн үр дүнг нь хараад дэлгүүртээ зочлох хүмүүсийн дулаан урамсгалыг хараад би утга учиртай зүйл хийжээ гэж бодсон байна. Цэлэнгийн хувьд зүгээр л нэг дэлгүүр ажиллалт хүн биш, бас Taco энгийн нэг нь дэлгүүр биш. Японд UX UI дизайнераар ажиллаж исэн, их орондоо ирээд медиа агентлагуудад creative director хийдэг байсан гэх мэт туршлага дээр үндэслээд ганган соёлыг түгээхээр ганган хөгжим, ганган ганц, өглөөний цай, бид бүгд бүтээгч гэх мэт цуврал контентуудыг хийсэн бөгөөд түүний хийсэн контентууд Instagram дээр нийтдээ 10 сая үзэлтийг авч нэмээд маш олон хүмүүст шинэ inspiration бас маш гоё creative соёлыг түгээсэн байна. Яг ганган бол хүн болгонд нэг утгатай л байд юм санагддаг л да. Тэгээ гаднаасаа ганган хийнцэр харагдах те гангалах гэдэг үг ер нь байдаг шүү дээ. Тэр утгаараа ер нь хувцастай холбоотой. Бараг Монголд ашигладаг юм байна. Дандаа ийм гадны үг хэллэл их ороод ирсэн. Тийм болохоор ер нь ганган гэдэг үгээс гоё ашиглал гоё юм байна гэдэг утгаар өгсөн. Мөн дээрэс нь тухайн цаг үеийнхээ түүхийг, донч төрхийг, өнгө айсыг агуулсан vintage хувцас сонгох нь өөрөө бас байгаль дэлтэй сонголт. За тэгээд сонноос бидэнд энэхүү байгаль дэлтэй бас утга учиртай сонголтыг санал болгож байгаа Taco Vintage дэлгүүрийн 6 жилийн болж байгаа юм байна. Тэгээд Цэлмэнд золоод бас бүх такочдоо 6 жилийн баярын мэндийг хүргэе. Norg Stories-ийн 6 дахь улирлын 4 дахь дугаар байлаа. Тэгээд хэрвээ танд бичлэг таалагдсан бол Norg-ыг дагаарай.